Сайн байна уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Иш зай суугаас мэдчилж байна. За ингээд өнөөдрийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзчаадаа баяртай байна. Энэ удаагийн бичлэгээрээ 60 наснд энэ байхгүй бол амьдралын чанар буурна. 40 50 наснда хийдэг байж гэж харамсдаг зүйлийн тухай ярина. Тэгээд үнэхээр хэрвээ магадгүй одоо та 30 нас орчмоо одоо дуусаад 40 настай, 50 настай ингээд болж байгаа бол гарцаагүй одоо үнийг үзээрэй. Гэхдээ та хэдийгээр нас явсан ч гэсэн ямар ч насан дээр ороодоггүй гэдгийг бас ойлгоорой гэж ингээд хүсэж байна. За Солонгост Ким Мигён гэдэг маш одоо алдартай лектор бас бизнесмен юм эмэгтэй байдаг. Тэгээ тэр хүн болохоор яг өөрийнхөө одоо амьдралаар туулсан, өөрийнхөө амьдралд хэрэгжүүлсэн үнэхээр одоо чухал юм зүйлийг хуваалцсан байдаг. Тэгээ тэрийг би одоо та бүхэндээ орчуулан хүргэж байна. Миний хувьд болохоор би үнэхээр одоо энийг одоо олж сонсондоо үнэхээр азтай юм аа, ашгүй дээ гэж ботсон учраас та бүхэндээ одоо хүргэж байна. За ингэж эхлэе. Жаргал насыг та нар юу гэж бодож байна? Тэгээд би одоо яг өөрөө энд ингээд ирээд үцгэд бол юу ч биш байт юм байна гэдэг ингээд ойлгож байна. Тэгээд яг л одоо хүүхдтэй адилхан. Тэгээд 80 нас ч магадгүй ялгаагүй тийм байж ч магадгүй тийм ээ. Тэгээд яг тэр насанд одоо хүрээд ирэхээр одоо хүүхд хэвээрэл байж идэг. Ер нь яг хүн одоо хизээ том хүн болт юм болоо гэж боддог тийм ээ. Гэвч бол гарцаагүй одоо өөрчлөгдсөн зүйл байдаг. Яг одоо тийм ээ итгэж болох үз хүнтэй бидэнд хандаж. Яг одоо энд ингээ хүрээд ирэхээр юу байдгийг та нар мэдхүү. Үнэхээр яг энд ирэхээр юун дээр илүү харамсдгийг та нар мэдхүү гэд ингээд одоо хэлээд өгвөл ямар сайхан бэ. За ингээд энд ирэхээр тийм ээ. За 10 зүйл бай гэхэд яг одоо энэ 3 зүйл дээр л одоо маш их анхаарах хэрэгтэй юм байлээ. Тэгээ 3 зүйлийг л одоо анхаарах хэрэгтэй гэж ингээд хэлээ заагаад өгдөг хүн байдаг ч болоосэй гэж боддог байсан. За ингээд тийм ээ 60 нас хүрэхээр ерөнхийдөө бол цаагүй одоо ингээд амьдрал өөрчлөгддөг одоо 3 зүйлийг би ингээд дурдъя. Бүх юм одоо ингээд цэгцэндээ ордгоо. 40 50 наснда үнэхээр одоо цэгцлээ гэж бодсон ч гэсэн одоо тийм ээ. Үнэхээр одоо хичээсэн чадгүй зүйлүүд байдаг тийм ээ. Өөрөө одоо гаргасан хүүхдийг цэгцлэнэ гэж юу хавдаг тийм ээ. Хүүхдийг бол одоо сайн өсгөж иж л одоо тийм цэгцэндээ орно. Мөнгө бол тийм ээ одоо мөнгийг олж иж л бас одоо тийм ээ дэг журмандаа орно. Гэр орноо бол худалдаж авч иж тийм ээ гэр орноо бий болгож иж цэгцэндээ орно. Тухайн тэр цаг хугацааг өнгөрч иж л одоо тийм ээ яг цэгцэндээ орно. Гэтэ яг одоо төгс тийм ээ биелэх тэр цаг хугацаа нь бол арай жоохон өөр байж магадгүй. Тэгээ хүүхдүүдийн хувьд бол бити яваач гэсэн ч гэсэн яг цаг нь болох юм бол хичнээн одоо зурсан ч гэрээсээ хизээ нэг цагт явна. За ингээд бие дагаад одоо шууд гарах хүүхдч байхад за бие гарлаж гэсэн би одоо сард нэг сая төгрөг байнга л одоо хэрэглээний зардал гэж хөөс аргагүй байдалтайгаар одоо гаргадаг юм. Ер нь бол янз бүр тийм ээ. Гэтэ бүр одоо залуу байх үеийн шиг тийм ээ. Ээжээ хизээ ирэх үү, хэдэн цагт ирэх үү гэл ингээд уйлаад гоншгоноо байж тэр үе бол аль хэдийн ингээд өнгөрсөн байдаг. Тэгэхээр одоо яг хөвлөр гэрт бол одоо тийм хүүхдүүд байхгүй. Үнэхээр одоо өөр орчин байна. Арж ярихгүй тийм ээ. Уцаар ярихад одоо бүр уцаа авахгүй ч гэдэг юм тохиолдол ч бас байна. За гэр орны асуудал гэх тийм ээ одоо үрчээсэн одоо тийм лизинг авдаг ч юм уу, зээлэр авдаг ч юм уу ямар нэгэн яг зээлийн асуудал байгаа ч гэсэн ямар ч хэсэн одоо тийм ээ гэр оронтой болсон байдаг юм уу байдаг. Тэгээ мөнгөний асуудал ч гэсэн тийм ээ өмнө нь одоо тийм ээ залуу байх үе шиг гэж мөнгийг хит их хэрэглэх хүн бол баг байхгүй. Мэдээж одоо залуу байхад би одоо мөнгө хурааж чадсангүй, мөнгөгүй байж гэдэг юм ийм зүйлүүд байдаг, ийм асуудлууд байдаг. Гэвч яг мэдээж одоо 60 нас хүлээгээд бүх юм одоо ингээд сайхан цэвэрхэн зэгцтэй одоо шийдэд нэг гэж мэдээж байхгүй. Тэгэд одоо бидний залуу байх үе шүү дээ хүүхдээ өсгөх хэрэгтэй, мөнгө төрөг орно, гэр оронтой болох хэрэгтэй, мөнгө төрөг орно гэл одоо ингээд асар их мөнгө төрөний хэрэгцээ байдаг гэсэн. Яг тэр одоо асуудлууд баагаар одоо тийм ээ гайгүй болж зэгсэрч эхэлнэ. Тэгээд 60 настай болохоор тийм ээ ерөнхийдөө бол одоо бүх юм зэгцрээд өөрөө одоо тийм ээ сонголт хийж болох ийм үед ирдэг. За хоёр дахь өөрчлөгдсөн зүйл юу гэхээр одоо бидний үүрэг өөрчлөгдөж байгаа учраас нэлээд одоо тийм цаг хугацааны хувьд боломжтой болж ирдэг. Тэгээд хэдэрхий одоо ингээд цаг хугацааны хувьд одоо эрхчлөөтэй болоод ирэхээр түүнийг одоо цагаа яаж одоо зохицуулах вэ гэдэг талаар бас шаналдаг хүмүүс бас байдаг. Хэдэрхий их одоо цаг зав гараад ирэхээр цаг хугацааны субъект нь хэн байсан бэ гэж бодоод үзье тийм ээ. Тэгэхээр энэ яг субъект маань ингээд өөрчлөлтөд ирэхээр за жишээлбэл одоо тийм компанид ажилладаг байлаа гэж бодъё. Тэгвэл компанид ажиллана гэдэг маань өөрийнхөө цагийг тэр компанид зарж байгаа шүү дээ. Тэгэд өглөө одоо тийм ээ ажилдаа яваад ороод тарж ирээд за ингээд иймэрхүү одоо байдлаар ажиллаад за одоо 8 сард нэг 7 хоног амардаг ч гэдэг юм. Эсвэл 14 хоног амардаг ч гэдэг юм уу. Ингээд өөрийнхөө одоо тийм ээ цаг хугацааг нийгэмд тийм ээ ажилдаа зараад тэрнийхээ оронд одоо мөнгийг
цалин авдаг шүү дээ. Яг одоо ингээд компани ч юм уу эсвэл одоо албан байгуулалт ажиллаж байхад бол яг миний одоо цаг хугацааны эзэн хэн бэ гэхээр би гэхээсээ илүү одоо миний албан газар эсвэл одоо тийм компани байдаг шүү дээ. Энэ зүйлийг хий, тэр зүйлийг хий гэх тийм ээ. Одоо компанийнхаа тийм ээ ажлынхаа зааврын дагуу ингээд ажилласаар ирсэн байдаг. За ингээд энэ байдлаар тийм ээ одоо 30 жил ч юм уу 40 жил ч юм уу одоо ингээд ажилласан байдаг. Гэтэл одоо тэтгэврт гарсны дараа юу болох вэ? За тэгэхээр одоо цаг хугацааны эзэн хэн болох вэ гэхээр албан байгууллагаас шууд одоо би өөрөө цаг хугацааны эзэн болж өөрчлөгдөнө. За ингээд яг цаг хугацааны эзэн яг өөрчлөөд ирэхээр өөрөө одоо юу хийхээ мэдхээ болоод би өөр нь хүнд хэрэгтэй хүн юм уу гэж бодох ийм одоо сэтгэл төрөх. Жишээлбэл одоо тийм ажил юм уу компанид явдаг байхад тийм ээ. Өнөөдөр чи одоо энэ 7 хоногт ямар ажилтай вэ? Эсвэл өнөөдөр ямар ажилтай? Өнөөдөр одоо шинэ програм эхэлж байгаа, шинэ прожект эхэлж байгаа. Маш их завгүй гэл одоо тийм ээ. Энэ одоо юу гэсэн үгээр тодорхой хэмжээгээр тийм ээ би одоо бусад хэрэгцээтэй хүн. А би бол одоо тийм үнцэнтэй хүн гэсэн тэр зүйлийг одоо мэдрэнгээ ингэж амьдрдаг. А гэтэл яг одоо энэ цаг хугацааны одоо тийм ээ субъект нь өөрчлөгдөхөөр маш одоо завтай цаг хугацаа маш ихтэй болж ирнэ. Юу хийхээ мэдгээ болно. Тэгээ миний цагийг одоо ашиглах хөнгөө. Тэр хин хэрэглэх үедээ би өөрөө хэрэглэнэ. Цагаа би өөрөө зохицуулдаг болно. Тэгвэл би өөрийнхөө одоо тийм ээ тэр цаг хугацааг одоо маш үнцэнтэй, утга учиртай, үр дүнтэй тэгээ өнгөрүүлэх юм бол би өөрийнхөө жинхэнэ одоо цаг хугацааны эзэн болж гинэ гэсэн үг. Тэтгэврт гарсны дараа ийм болоход бол мэдээж одоо шууд тийм болчихгүй тийм ээ. Бага зэрэг одоо хугацаа хэрэгтэй. Тэгээд жишээлбэл одоо залуу байгаа тийм ээ одоо ээжийн цаг хугацаа гэдэг бол одоо тийм ээ хүүхдүүдийнхээ төлөө одоо ээжээ тэр ихэд энийг хүүд ийшээ ам тийшээ ам гэж одоо хүүхдүүдийн хослоо бүхэл юм зориулдаг. Маш одоо ингээл тийм ээ одоо хэрэгтэй үнцэнтэй ээж одоо хальт өөрөөр одоо бахархсан тийм ийм одоо цаг хугацаа байдаг. Гэтэл хүүхдүүд том болоод бүгдээрээ одоо бие дагаа гараа явлаа. Түүний дараа тэр цаг хугацаа маань хэн рүү ирэх вэ гэхээр би өөрөө одоо эзэн болох хэрэгтэй. Би өөрөө тэр цаг хугацаа зарцуулах хэрэгтэй. Яг тэр үед бодож эхлэн тийм ээ. Би юу хийх ёстой вэ? Би юу хийх юм бэ? Цагийг одоо яаж өнгөрүүлэх юм бэ? Тэгээд бүр хийх юм болж тарах. Би ер нь байнга л одоо хүүхдүүдээ ингээд өсгмээр байна. Хүүхдүүдээ ингээд тусламаар байна гэд бодох ээжнэр байдаг. Гэтэл тэр ээжнэр бол үнэхээр одоо аимшигтай үйлдэл хийдэг. Тэгэл одоо хүүхдүүдээ зүгээр айлах уцаар яриад чи юу хийж гин гэл одоо хөрөөгөө залгадаг ч юм уу. Эсвэл одоо охин руугаа залгаал тийм ээ. Би одоо танах руу очдгийм билүү гэл тийм ээ. Гэх мэтгээр ингээд юу хэ мэдхээ болоод иймэрхүү зүйлс хийж эхэлдэг. За тэгээд яг одоо тэтгэврт гарсны дараа тийм ээ одоо цаг хугацаа элбэгтэй болоод зав цагтаа болохоор тийм ээ энэ зүйлийг 60 нас гарсан улсууд бол тийм ээ одоо яг мэдэрсэн байхаа гэж бодож байна. Орчин үед одоо хүмүүс яаж байгаа гэхээр тийм ээ одоо хүмүүсийн дундаж насалт бол тийм ээ өндөр болсон. За магадгүй одоо 30 жилийн өмнө гэхэл тийм ээ за одоо 60 нас хүрлээ. Тэгээ нэг удахгүй байжал одоо тэнгэрийн оронд одоо очдөг юм тийм ээ ийм үе байсан. Гэтэл одоо тийм ээ яг одоо цаг хугацаа өөрчлөгдөд бүх юм өөрчлөгдөд одоо хүмүүсийн дундаж наслал одоо өндөр болж байна. За ингээд магадгүй тийм одоо 60 нас хүрлээ. За одоо ингээд удахгүй явах байлгүй дээ гэд ингээд бодж итл наслал байгаад гэх тийм ээ. Тэгвэл тэр одоо хугацаанд бид нар юу хийх вэ? Өмнө нь бол тийм ээ нэг давхурт амьдарчаал одоо тэнцэнэ амьдралаа дуусгах байсан бол одоо бүр тэрийг хоёр нуглаад одоо 90 100 гэдэг ийм одоо наслах үед ирсэн байна. Амьдралын дундаж нас 2 дахин нэмэгдэж байгаа учраас 2 давхурт гарч амьдрах хэрэгтэй үед ирсэн байна гэсэн үг. Амьдралынхаа 2 дахь үе буюу 2 давхурт амьдраа гэх юм бол нэг давхурт амьдарч исэн тэр одоо зүйлөнд бүгд 2 давхурт хэрэгтэй болно. Цаг хугацааг үр дүнтэй сайн ашигладаг, өөртөө итгэлтэй, өөрөө хайрладаг гэд бүхэл тэр одоо тэр зүйлс маань одоо 2 давхурт амьдрах суурь нь болж байна. За 2 давхурт амьдраа гэх юм бол тийм ээ одоо бэлтгэл хэрэгтэй, хүсэл мөрөөдөл хэрэгтэй, өөртөө итгэл хэрэгтэй, төлөвлөгөө хэрэгтэй гэх бүхэл зүйл одоо хэрэг болно. Гэтэл одоо тийм ээ одоо би ингээл нас явж байгаа юм чинь одоо удахгүй явнаа. Ийм одоо сэтгэлтэйгээр яаж одоо тийм ээ тэр урт цаг хугацааг барах вүлээ. Тэгээ одоо би 60 нас хүрсэн юм чи одоо удахгүй явнаа гэд ямар ч төлөвлөгөөгүй зүгээр л одоо нэг мухрын өрөөнд орчоод ингээд тийм ээ хүсэл мөрөөдөлгүй удахгүй явах юм чинь гэд ийм одоо бодолтойгоор яаж одоо тэр урт хугацааг туулах вүлээ. Маш одоо өөртөө итгэлээр 2 давхурт гарч ирэхтэй. Тэгээ 2 давхурт гарч ирэхтэй тэр бүх зүйлээ одоо тийм ээ авч гарч ирэх хэрэгтэй. Тэгээ миний хувьд болохоор одоо яг 60 нас хүрээд ирэхээр одоо надад юу бодож байна гэхээр мэдээж одоо нэлээд одоо тийм юм зэгцэрсэн ийм одоо тийм өмнө одоо тэгж хийхээс ингэж хийсэн гэж бодож ирсэн тэр зүйлүүд маань зэгцэрсэн зүйлүүд зөндөө байгаа. Гэтэл одоо юу цогцрээгүй байна гэхээр ирээдүйн маань зэгцрээгүй байна. Ийм зүйлийг хизээж бодож үзээгүй учраас дээр үед бол тийм ээ 60 настай байлаа гэж ботход
За эмээ болоо тийм ээ. За утахгүй одоо тийм нөгөө шин зугаа явна гэд ингэж бодож болох тийм үе байсан бол одоо бол ингээд 60 нас хүсэн ч гэсэн маш залуугаараа байж идэг. Тэгээ утахгүй явна гэд ингээд юу ч хийхгүй, юу ч төлөвлөхгүй байх юм бол маш одоо харамсалтай. Тэмчээс яг одоо энэ одоо 90 үе бол ерөөсөө үнэхээр 100 наслах юм үед ирчээд байна. Одоо болчоод энэ одоо өнгөрсөн зүйлдээ харамсах гэдэг бол одоо тийм ээ утгагүй шүү дээ. Амьдралын гол хэсэг нь эхний хэсэг буюу 20-60 нас хүртэл гэж ихэнх хүмүүс боддог. Гэхдээ сүүлийн хэсэг нь урт болвол тэр хэсэг нь үндсэн хэсэг байж болно. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл амьдралын хамгийн чухал гол үе бол сүүлийн хэсэг рүү шилжиж буй явдал юм аа. Тиймээс би 60 настай болоод ийм 3 зүйл хэрэг болдго юм байна гэж ухаарч байна. Түүнийгээ та бүхэнтэй хуваалцъя. Нэгдүгээрт 60 наснд ямар мөнгө хэрэгтэйг та мэдэх үү? Тэтгэлэг. Энэ бол эмчилгээний зардал биш. Амжиргааны зардалч биш. Энэ бол тэтгэлэг. Яагаад гэдгийг мэдэх үү? 60 нас хүрэхэд сүүлийн 20 жил хийж чадаагүй зүйлээ хийх хамгийн сайхан орчин бүрэлдэж бас би ч эрүүл сарвал байдаг. Мөн хүүхдүүд бүгд тустай гарсан болохоор надад маш их цаг гардаг. 20-30 наснда юу хийх хүсэж байгаагаа мэдэхгүй байсан ч одоо бол юу хийх хүсэж байгаагаа сайн мэддэг болсон үе. Хүүхдүүд бас бүгд явсан тул өөрөө хоосон цаг хугацааны хувьд ч боломжтой. Тэгвэл надад юу байхгүй байна вэ? Мөнгө байхгүй. Миний нэг таньдаг хүн ярьж байсан. Тэр хүн үнэхээр их зураг зурхыг хүсэж байж. Би даан зураг зурж болохч магистрт ороод маш тухстай мэргэжлийн төвшин суралцахыг хүссэн. Орчин тойрон цаг хугацаа бүх юмд бүрэлдсэн байв. Гэхдээ юу болсныг та мэдэх үү? Өөртөө зарцуулах тэтгэлэг мөнгө байгаагүй. Ажил хийхгүй арайхан амьдралаа залгуулж буй тэтгэвэр авдаггүй хүмүүс байдаг бөгөөд ихэнх гэрээ эзэгтэй нар ийм байдаг үсттэй. Нөхрийнхөө жоохон тэтгэврээр амьдрдаг учраас бараг мөнгөгүй шахав. Тэгэхээр 100 наслна гэд аваад үзвэл 60-аас 70 насны хооронд 10 нас бол үнэхээр залуу бөгөөд үн цэнтэй цаг хугацаа юм аа. Тэр үед ямар нэгэн зүйл хийх гэхэд мөнгө байхгүй бол хичнээн гонигтай харамсалтай байх вэ. Тиймээс би та нарт нэг зүйлийг хэлж өгье. Би 30 насны сүүл 40 руу орж байх үедээ тэтгэврийн хуримтлал хийж эхэлсэн. Улсын тэтгэвэр биш, хувийн тэтгэвэр. Тэр үед энгийн даатгалын компани хуримтлалыг дутуу үнэлж байжээ. Сар бүр 100,000 вон төлөөгөөд юу болох вэ дээ гэж. Гэтэл үгүй. Нэг нь 200,000 вон, нөгөө нь 300,000 орчим вон намайг өхөн хүртэл байнга орж ирнэ гэд боддоо. Би тэр мөнгийг олсон юм шиг хэн нэг надад цалин өгч байгаа мэтэр. Хэрвээ танд сард 200-аас 300,000 вон орж ирдэг бол яах вэ? Ямар санагдах вэ? Энэ бол тэтгэлэл гэсэн үг үстэй. Хүссэн зүйлээ үргэлжлүүлэн хийж чаднаа. Одоогоос 20 жилийн өмнөх та 30-аас 40 настай байхдаа хүүхдээ өсгөх гээд юунд дуртай, юу хийх хүсэж байгаа ч бодох сөхөөгүй явдаг. Маш завгүй байсан бөгөөд тэр үед чөлөө цагтай хүн болно гэж төсөөлж чадахгүй байсан байхаа. Гэхдээ үүндээ ямар байдаг вэ? Цаг хугацаа өнгөрөх тусам 60 наснда маш их чөлөө цагтай олон зүйлийг хийх хүсдэг эмэгтэй болсон байдаг. Гэтэл чамайг дэмжих нэг ч хүн байхгүй. Ямар гонигтай харамсалтай вэ? Гэтэ үнэхээр талархмаар зүйл бол хаа нэгтээ их харсан хүн 20 жилийн өмнөх би өөртөө тусалж намайг өхөн хүртэл тэтгэлэг өгсөөр байх болноо. Үүнийг тэтгэвэр гэж хэлээд байгаа юм аа. Маш сайн ойлгох хэрэгтэй. 60 настай болоход мөрөөдлөө биелүүлэх тэтгэлэг үнэхээр хэрэгтэй болноо. Хоёрдугаарт харамсах өсөхгүй байгаа бол үнийг хийх хэрэгтэй. Өөрийн биеийн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Биеийн хүч чадлаа нэмэгдүүлээрэй. Энэ маш ойлгомжтой зүйл юм шиг санагдаж болох ч гэхдээ би үүнийг ингэж тайлбарлавал илүү ойлгомжтой байх байхаа. Таны бие яагаад сул дорой ядруу эрүүл мэндийн асуудалтай байгааг өөрөө сайн мэдэж байгаа байхаа. Тийм үү? Бүгдийг мэднэ. Би хитрхи оройтож юм иддэг. Шөнө бүр 1-2 цаг хүртэл YouTube үзээд эрт унтдаггүй. Би дасгал хөдөлгөөн хийдэггүй. Сайн хөдөлдөггүй. Зөвхөн нүүрс ус иддэг гэх мэтэр өөрийгөө сайн мэддэг. Гэхдээ хамгийн хачирхалтай нь дадал болсон муу зуршлууд нь 60 наснд өвчин болж хувирдаг. Цусан дах өөхтөөс хострын гисэх, цусны даралт ихсэх, чихрийн шижин гэх мэт 40-50 насныханд өвчин хэлбэрээр илэрдэггүй. Зүгээр л би хүндрээд байна. Жингээ хасмаар байна гэх мэт маш энгийн байдлаар илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд нь сэтгэл санаанд дарамт болж байгаад дараа нь тодорхой өвчний нэртэйгээр илэрдэг. Хамаг зовлон нь 60 хүрэхээр гараад ирдэг. Тэгэхээр энэ зүйлсээс сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? 40-50 наснда биеийн эрүүл мэндэд онцгой анхаарна. Онцгой анхаарна гэдэг нь 7 хоногт 3 удаа дор хаяж
1 цаг 10,000 алхам малхана. Ороо 21 цагаас хойш юм идэхгүй. 23 цагт гарцаагаа унтна гэх мэт зуршилтай болвол энэ нь 60 насны дэх биеийн эрүүл мэнд болно. Би өмнө хэлсэн. Одоогийн муу зуршил нь 60 наснд өвчин болно гэж маш тодорхой хэлж өглөө шүү. 40-50 наснд эрүүл мэндээ онцгой анхаарч чадвал тэр зуршлаараа 60 наснда амьдрна. Тиймээс эрүүл мэндээ эртхэн анхаараарай. Энгүүл даралт тэгснэ. Тэгвэл чихрийн шижинтэй болно. Энгүүл нойр булчирхаа өрөвснө. Тэгснэр зүрх судасны өвчин тусна гэх мэтээр бид өөрсдөө үнийг зуршил болгоод биеэ муутгаж байгаа сайн мэддэг. Тэгвэл яах ёстой вэ? Шийдвэр гаргах хэрэгтэй. Яг нарийн ярил 50 нас ч оройтхгүй. 50 гаруй наснда анхаар шийдвэр гаргасан биеийн эрч хүч эрүүл мэндээрээ 60 нас хүрнэ. Миний хувьд 50 наснда биеэ мундаг сайн анхаарад 60 наснда онцгой сайн биетэй болцоход энэ тухай ярьж байгаа юм бишээ. Тэр үе шийдвэр гаргаж анхаарч чадаагүй учраас өвчин туссан. Би оройтож тэмцэж байна. Тэр би 50 гаруй наснда эртхэн шийдвэр гаргаж биеэ эрүүл байлгасан бол хичнээн сайхан бэ гэж боддог. Тиймээс та нар 40-50 наснда шийдвэр гаргаарай. Дан нүүрс ус идэхгүй байх, ороо эртхэн унтах, өөх тос холестериноос хамгаалах, нойрны асуудлаа зохицуулах гэд нэг л шийдвэр гаргавал 3-аас илүү үр шимийг хүртэж амьдрнаа. 60 настай болохоор 40-50 наснда гаргасан шийдвэртээ маш их талархах болно. Эцэст нь хэлэхэд хөдөлгөөнтэй байх. Дасгал хөдөлгөөн хийх нь хөдөлгөөнч, суралцах нь бас дасгал юм аа. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох нь ч бас дасгал хөдөлгөөн. Мөн хүн хоорондын харилцаач хөдөлгөөн юм. Хобби хүртэл дасгал хөдөлгөөн. 40-50 гарсан хойноо ерөөсөө хүнтэй уулзахгүй, уулзалт цуглаанд ч явахгүй, дасгал хөдөлгөөн хийдэггүй, огт суралцдаггүй хүн 60 гараад гинт хөдлөн гэж байх уу? Бүрл илүү хөдлөхгүй шүү дээ. 60 настай болохоор урд нь хийдэг байсан зүйлээ л хийнэ. Огт хөдлөөгүй хүн 60 наснда яах вэ? Худалч хүнд баг хүнжлөө нөмрөөд хэвтэх байлгүй дээ. Тэгэхээр 60 наснда дур булаам, эрүүл чирэг, хөдөлгөөнтэй, залуу халуун гайхалтай амьдралаар амьдрья гэвэл бид яах ёстой вэ? 40-50 наснда дасгал хөдөлгөөн хийсэн хүн 60 наснда ч идэвхтэй байна. 45 наснда ном уншдаг хүн 60 наснда ч ном уншсаар байх болно. 40-50 наснда хоббигоо идэвхтэй хийж байсан хүн 60 наснда ч мөн адил хийх болно. 40-50 наснда гадаад хэл сурч айж алмаарлгүй аялдаг байсан хүн 60 наснда ч мөн адил аялна. Гэтэл би яг 60 хүрээд гадаад хэл сурна. Гадагшаа аяллаар явна гэж бодвол тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Одоо л хийхгүй бол болохгүй. Хөдлөхгүй бол болохгүй. 60 наснда гинт хөдлөн гэвэл би шоконд ороод гэмтэж илүү их хэвтэх болно. Тиймээс 60 наснаас хойш сайхан амьдрах хүсэж байвал 40-50 наснда хөдөлгөөнийг дадлаг болгох хэрэгтэй. Ирээдүйд тийм ийм болно гэсэн төсөөлөл бий юу? Жишээлбэл гадаад хэл сураад 60 хүрэхээр аялмаар байна. Тэгвэл яг одоо түүнийгээ хий. Би ном сайн уншаа сайн бичдэг болмоор байна. Тэгвэл яг одоо түүнийгээ хий. Би үнэхээр 60 гарсан хойноо илүү загварлаг хувцлаж гой ганган баймаар байна. Тэгвэл яг одоо өмс. Би 60 хүрчээ жингээ хасна гэж ярьдаг. Тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Цаг явах тусам улмал таргална. Хасмаар байвал яг одоо хичээж эхэл. Тиймээс одоо хөдөлж буй хүчээрээ өөрийнхөө хүссэн чиглэлд баг багаар тууштайгаар явах нь чухлаа. За ярьсан зүйлээ дүгнэж хэлэхэд өнөө хүртэл санаа зовсон, бүтэхгүй байсан, уяа занглаатай байсан зүйлсээ аажмаар тайлах хүчээр дараагийн шат руугаа явах юм аа. Тодорхой нэг зүйл бол амьдралын үе шат 2 давхар байдаг. Та нарын үед магадгүй 3 давхарч болж мэднэ. Дээшээ гарах тусам ямар байдгийг мэдхүү. Нэг давхарт харагдахгүй байсан зүйл 2 давхарт харагдаж, 2 давхарт харж чадаагүй зүйл 3 давхарт харагдана. Өргөн цар хүрээтэй харах тусам илүү ихийг хийхийг хүснэ. Тэгвэл урдчил бэлдэхгүй бол болохгүй. Би 3 зүйлийг бэлдээр гэж хэлсэн юу вүлээ? Нэгдүгээрт өөрийгөө хөгжүүлэх, өөртөө хэрэглэх, мөнгөнд тэтгэлэг бэлдэх. Хоёрдугаарт эрүүл мэндэд анхаарч чирэг эрүүл биетэй болох. Гуравдугаарт хөдөлгөөнтэй байж сэтгэл булаан гайхалтай хүснээрээ амьдрах. Одооноос энэ 3 зүйлийг сайн бэлдээд нас явах тусам эрүүл сарвал аз жаргалтай амьдраарай гэж хүсэн өрөөё. Танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж өссөн бүхэл хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл
Subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.